редакцийн комист юугаа яачраа? Болчихно уу? Бараг. За одоо нэг иргэнээс ирсэн нэг саналыг хуралдааны дэд дарга танилцуулна. За Динж багийн иргэн Баярхөөгийн гаргасан санал байна. За харьцангуй ажил хэрэгчээр асуудал хандаж байгаа төлөөлөгч нартаа бас шөнийн мэнд төвшүүлье. За сүүлийн үед одоо төрийн ажил огт мэдэхгүй, дадлаг туршлага ойлголт байхгүй, төрөөс хийж буй ажил бүх мэдээлэл цахим босныг мэдэхгүй, бүх хүсэл нээлттэй босныг мэдэхгүйгээр ингээд ажил хариуцж байгаа хүмүүс төрийн албан агч нарыг загнаж зандарч байгааг одоо өмөөрмөр санагдаж байна. Ажил хийхэд одоо асуудал их байдаг. Санхүүжилт багтаа байдаг. За хууль журам нь хөрсөнд буудаггүй олон асуудлууд байдаг. Үүнийг ойлгохгүй, мэдэхгүй, уншиж судлахгүй энд орж ирэхээр одоо бүхнийг мэддэг бурхан шиг айшлах нь одоо иргэдэд бол муухай харагдаж байна. За шүүмжилж байгаа бол одоо шийдлээ бас давхар ярьдаг байх хэрэгтэй байна гэсэн саналыг хэлсэн байна. За төсвийн талаар мэдээлэл авсан. За засгийн газраас 2 их 80 төгрөгийн хэмнэлт хийсэнтэй холбоотой төлөвлөсөн ажлуудын төсөв хасагдсан асуудлыг ойлгож байгаа гэж. За шинээр хийсэн уулзаар автозамын өргөтгөлүүд нь автомашины зогсоол болж улаан гэрлээр уулзарт нэвтрэх төв автозамуудын 1-р игнэнд автомашин зогсох асуудлыг хэвийн үзэгдэл боллоо. За тэр үрд албан агчийн дутагдaltaй байгаа одоо замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар хурж айлж чадахгүй байгаа. Иймд хийсэн ажлаад үр дүнд хүрэхийн тулд ухаалаг камер, торгуулийн систем нэвтрүүлэх, ачлалтын үйлчлэгийг нэвтрүүлэх юм шаардлагатай байна. За дараа нь гэр ороолын гудамжны гэрэлтүүлэг цоохор ирс шиг боллоо. Жишээ дурдах зүүн дэнжи 2-р гудамжинд 2-оос 3 л гэрэл асаж бусд нь асахгүй болоод хагасчил болж байна. Иргэдийн төлөөлөгчдийн урд гэр хороолд амьдардаг төлөөлөгч байна уу? Хүүхдүүд настай аав ээж нар ч явдаггүй болохоор хамаагүй байна уу? Яаралтай асааж өгч өгнө үү? За хотогчуулах газар Эрдэнэ тус зэрэг байгууллагуудын ажилтнуудын цалин үйлс, нийгмийн баталгаа, тоног хөрөмжөнд анхаарал хандуулж өгнө үү? За төрөөс зарим байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах асуудлыг ярьж байна. Аймгийн эрүүл мэндийн газар нь яг юу хийдэг байгууллага вэ? Игний харж байгаагаар дарга нь нэгтгэж өгсөн мэдээ уншдгаас өөр юм хийдэг юм шиг ойлгож байна. Төрийн албаагч нарын ажлыг үгүйсгээгүй ба аймгийн засаг дарганы хамгаалалт бүсийн ажиллагаа хэмжээний төр рүү шилжүүлж ажилуулахад болох юм шиг санагдаж байна. За Эрдэнэ үйлдвэр төрийн үйлдвэрийн газар ачид их зис эрдэнийн хувь Эрдэнэ компаниудаас Эрдэнэтийн иргэдэд хувь хишиг хүртэх асуудлыг бүрэн дэмжиж аймагт авах санхүүжилтийг 80% нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шаардж байна. Зис эрдэнийн хувь компани Эрдэнэдээс ашиг олж байж Эрдэнэтэд хийсэн дөрвөтэй бүтээн байгуулалт алга махны 5 Эрдэнэ захыг шороогоор болохоос өөр хийсэн гавья алга атал Улаанбаатар хотод спорт арена барьсан байна. Төлөөлөгч Гамбал Болор Эрдэнэ нарын санаачлагыг бүрэн дэмжиж байна. За камерын чанар, ажиллагаа, байршил, тоо хэмжээнд онц анхаарал хандуулна уу? Ямар ч ажиллагаагүй гэж дүгнэж байна. За хурлын уралдаанд амжилт хүсье гэсэн ийм санал байна. За редакцийн комиссийг тогтоолын уншихаас өмнө бас яг төсвийн асуудал хэлцгээс өмнө төлөөлөгчдийн өгсөн санал буюу Гамбол төлөөлөгч, Болор Эрдэнэ төлөөлөгч өгсөн саналыг ажлын албан дээр бид нар яаж хагаад ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулах талаар бол төлөөлөгчдийг зөвлөвж бас асуудал ярина гэдгийг хэлье. За энэ редакцийн комиссээс тогтоолын уншилт хэлцүүлье.